Америкийн нэгдсэн улсаас одоо Монгол улсад зээл биш зүгээр ингээд тусламж олгоод өгж байгаа маш их том хөрөнгө оруулалт. Энэ бол биднэрт усныхаа асуудлыг эх 100 жил шийдвэрлэх юм боломж болцоог олгож байгаа. Бидний ирээдүйдээ илүү хариуцлагатай байхын тулд магадгүй өгж байгаа санхүүжилт юм шиг нөгөө талаараа санагддаг. Сайн байцгаана уу, намайг Цэцгээ гэдэг. Би Монголын мягмын сорилтын сангийн усны салбарын доктортой байдлыг хангах төслийн мэргэжилтнээр ажилладаг. 2020 оны 3 сарын 19-нд анх ажилд орсон. Тэгээд одоо 4 жил гарan ажиллаж байна компакттай. Тэгээд компактад ороод ингээд ажиллахаар одоо хамгийн их бахарч байгаа яг өөрийнхөө гар бие оролцсон болохоор E-Water хэмээн буюу усны нэгдсэн мэдээллийн нэгдсэн систем маань ингээд амжилттай нэвтрээд явж байгаа үр өгөөжээс нь ингээд бодитоор нүдээр харж байгаа нэг байна. Усны салбарт хуучин бол ингээд цаасаа бариад аж ахуй нэгжтэй усны газар дээр ч юм уу сав газар дээр очиод дүгнэлт гаргуулдаг гэсэн бол хүмүүсийн хувийн хэвшлийн төрийн байгууллагын цагийн хэмжээ. Тэгээд цагийн хэмнээд ингээд бодиттой үр дүнгууд нь гараад эхэлж байгаа болохоор иймэрхүү зүйлээс их кайф авчинд ажлынхаа бас нөгөө ажлынхаа хамт олонтой угаасаа гоё манайх халуун дулаан гоё хамт олонтой байхтай мэдээж тухтай гоё гэдэг. Одоо бүгдээрээ ус түгээх байрны гадаа ирсэн байна. Энэ бол миний хариуцсан ажил төслүүдийн нэг байгаа. Усны салбарыг хангах төсөл маань дотроо 5 дэд үйл ажиллагаанаас бүрддэг. Энэхүү 5 дэд үйл ажиллагааных нь нэг нь гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа гэж байдаг. Энэ дэд үйл ажиллагааны хүрээнд бид нэр Улаанбаатар хотод байрлах ус уугийн удирдах газрын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулах төслийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлж байна. Энэ оны төгсгөл гэхэд төслийн амжилтаа дуусгахаар бэлтгэн ажиллаж байгаа. Америкийн нэгдсэн улсаас одоо Монгол улсад зээл биш, тэгээ хүү мөнгөтэй мөнгө биш. Зүгээр ингээд тусламж олгоод өгж байгаа маш их том хөрөнгө оруулалт. Энэ бол биднэрт усныхаа асуудлыг эх 100 жил шийдвэрлэх юм боломж болцоог олгож байгаа. Бидний ирээдүйдээ илүү хариуцлагатай байхын тулд магадгүй өгж байгаа санхүүжилт юм шиг нөгөө талаараа санагддаг. Яг тэгэхээр бид нэр бохир усандаа ямар хайн гандж байна, ус хэрэглээндээ ямар байна, та усаа хэрэгэлцэн, тэгээ усныхаа үйлчлэгийг тухайн сард авчиад мөнгөө цагтаа төлж байгаа үгүй юу гэдэг таны сахилга бат чинь яг үүндээ таны усны одоо дараагийн сар, дараагийн хэдэн жил та карантин ихэд ус ирэх үгүй юу гэдэг энэ асуудлын чинь тухайл шууд бусаар биднэрт хичээл заагаад байгаа юм удаа гэж санагдчих. Яг энэ төслөө дээр ажиллаад үн цэнийг ойлгоод таниад ирсэн чинь одоо ямар ч бөхөр ингээ бүхэл хог одоо тосгуурлуугаа хийдгүү үснийхаа сэвийг ч юм уу заавал бүхэл хогийн саванда хайдаг болсон. Тэгээ энийг гэр бүлийнхэн маань ч гэсэн тийм болж байгаа. Тэгээ энэ ажлын маань үр өгөөжөө сайн өгөх байх гэж найдаж байгаа.